Өнгөрсөн 7 хоногт бас та бүхэн мэдж байгаа. Төвөргөн нуурын орд нь Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн улсын их хурлын гишүүн Алтмаагийн Баттулгатай хамааралтай талаар мэдээлсэн. За энэ үндэстэн дамнуулсан олон схем үүсгэсэн энэ хутгсан асуудлаа шийдэх 7 хоногийн хугацааг тухайн үед бол олгож ирсэн. Өнөөдөр 7 хоногийн хугацаа дуусч байна. Энэ хугацаанд улсын их хурлын гишүүн Алтмаагийн Баттулгаас ямар нэгэн надад бичиг ирээгүй. Ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Засгийн газарт ямар нэгэн мэдээллийг бол огт ирүүлээгүй. За өчигдөр бол хэвлэл мэдээлэлд бол ярилцлага өгсөн гэсэн мэдээлэлтэй байна. Төвөргөн нуурын ордын талаар бол тодорхой хариу. Энэ ярилцлаганд орох үеэр бол огт хэлээгүй гэж би ойлгож байна. Хамааралтай хэсэг талаараа. За хэвлэл мэдээлэлээс авсан мэдээллээр бол намайг Төвөргөн нуурын ордыг минийх гэж нотолж чадах юм бол 100% аваараа гэдэг ийм үгийг улсын их хурлын гишүүн Алтмаагийн Баттулгатай хэлсэн байна. Тэгээ би бас өнөөдөр хариуцлагатайгаар хэлье. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн би нотолж байна. Надад нэгдүгээрт хөдөлшгүй нотлох баримтууд байна. Хоёрт албан ёсны баталгаатай их сурвалжууд байна. Гуравдугаарт санхүүгийн болон хуулийн мэргэжилтэнгүүдийн дүн шинжилгээ байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг үг бий.